Тамхины хуулийн хилцүүлэг хийгдсэн нийгмийн бодлогын байнгын ороо дээр бол маш сайн хилцүүлэг явж илээ шүү дээ. Тэгээ би улсын хурлын гишүүн болоод 2 жилийн хугацаанд ийм актер хилцүүлэгтэй хуулийн төслөөр анхудаа харлаа. Цаашид бүх хуулийн төслөөр ингэж ажиллах зүгээр байна. Хоёр толгойч хуваагдаад би энийг яасан их үгүйсгэж яасан их элдвэр хэлж сошиал орчинд бас явдیں۔ Энийг нүдэд болмоор байгаа юм. Хурлын гишүүд тухайн асуудал дээр өөрийн байр суурийг илэрхийлсэний төлөө олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар элдвэрийн хэлүүлэлд оролцуулж байж болохгүй. Ингээд байдаг бол энэ улсын хурл дээр ямар ч хууль явахгүй цаашдаа. Тийм учраас бид нар энэ дээр юмнуудаа маш тодорхой харах хэрэгтэй. Ер нь бол тэгээ тамхил бол тамхи шүү дээ. Электронн тамхи гэхээр тамхи биш болчихгүй шүү дээ. Халаадаг тамхи гэхээр бас тамхи биш болчихгүй. Бид нар өнөөдөр импортоор орж ирж байгаа чинь содор төрлийн ундаанууд бүгдээр онцгой хадамтаар төлөөлж явж байгаа шүү дээ. Түүнтэй л адилхан байх хэрэгтэй. Ижил тэгж хандах хэрэгтэй. Нэг нь татвар төлдөг, нөгөө нь татвар төлдөг байж болохгүй. Тэгэд бараг энэ ч одоо тэр байнгын оронд 2 хуваагдаад, ажлын хэсэгт 2 хуваагдаад, одоо энэ хурл нь яаж 2 хуваагдгийг санал өгөх нь харъя. Анх өргөн барьсан 78 гишүүн хуулийн төсөлд үнэнч байхыг хүсье. Тэгээ нэмэх энэ хууль дээр ач холбогдлохыг хүсье. Ер нь бол энэ хууль чинь сүүлдээ одоо татврын тухай хууль юм шиг болж бошин гуйлж шít. Гүү шít. Энд чинь хүүхд залуучуудыг ирээдүйд үүсэх хор журслаас нь, ирээдүйд үүсэх өвчин эмгээс нь, муу далд журслаас нь, муу хор зүйлээс нь холдуулах тухай байхгүй юу? Сая боловсролын сайд байсан юу гэж вэ? Вебийг зарж болно гэсэн утгатай юм билч үү? 500 м дотор тамхи зарахыг болиулъя гэж байгаа лобби хаанаас явж байгааг бүгд мэдчих шít. Энэ хэдэн компани л ирэх шиг. Гата тамхиг үлдээх байгааг бүгд ямар компани лобби гэж бүгд мэдчих шít. Тэгээд бүр ийм улаан цагаандаа ортлоо ингэж лоббинд авч байгаа хуулийн төслийг хэлцүүлээ би бүр нэр энэ 2 жилийн хугацаанд анхудаа харлаа. Үйлдэл баримтлаас өөрчлөгдөж байгаа хүмүүсийг хараад үндэ ичж чинь. Яагаад бид нэр асуудал ингэж хандаад байгаа юм? Захлагын дулааны үн нэмээд татврын үн нэмж яхад өстой гэж хашгираагүй хүмүүс тамхины хуулийн татврыг нэмхийг эсэргүүцэж чинь, вебийг татвар нэмхийг эсэргүүцэж чинь гэнэ. Жилийн 800 орчим тэрбумын зах зээл чинь 10% тараахад чинь 80 тэрбум шүү. Хэдээр худалдаж авсан парламентын зарим гишүүдийг. Биний бүр хэлмээр байгаа. Би цаашдаа бүр хэлнэ. Хаанаас лобби хийж байгааг мэдчихээн. Тамхины хуулийн дээр бүр сүүлийн хилцүүлгүүд харсан бүр нэлээ юу санаад өгчлээ. Эн чин ирээдүйд үүсэх хор уршиг урдсан сэргийлж байгаа хууль байхгүй да. Тэрнээс татврын тухай хууль биш. Тамхи татдаг аав ээжийн тухай хууль биш. Нэг буруу зурсал аваа сурцсан хүүхэд цаашдаа буруу зурсалтайгаа л явна. Хүнийг өөр нь зүрх сэтгэл нь биш дадал зурс нь өдөрдөг гэж үг байдаг шүү дээ. Буруу дадал зурсалтай болцсон тэрүүгээр л явна. Нэг нь дамдаа юм зуугаад тэр нь дадал болцсон хүүхэд бол цаашдаа байгаа юмны бүгдийн зуuna. Тийм учраас тамхи л тамхи. Нэг хуушур өнөөдөр төрийн ордны гуанзад 3500 төгрөг байгаа. Нэг хуушурнаас сэмтэн тамхитай улс гэж байж болд юм уу? Нэг хуушурнаас сэмтэн тамхи 20 ширхэг янжуур зарж штэ бид нэр. Тэгээ энэ дээр манай гишүүд бас илүү алсын хараатай бодолтой ханднах гэж итгэж байна. Энэ хуулийн төсөл цаашаа дэмжигдээд яваасаа гэж хүсэж байна. Ирээдүйд гарах хор уршиг өнөөдөөс хамгаалахыг хүсэж байна. Нэг хүүхдийн төлөө заа гэж хэлдэг хүмүүс одоо хэлээрэй гэж хүсэж байна. Мэдээж одоо энэ тамхины хяналтын тухай хуулийн гол зорилго бол ерөөсөө л өсвөр үеийнхний залуучуудыг никотин хамааралтай энэ бүтээгдэхүүнд дондох эрсдлийг бууруулах ийм гол үндсэн агуулга агуулж байгаа. Энэ ч утгаараа ерөөсөө таны хэлж байгаатай яг ижил ерөөсөө амт үнэр энэ гадна үзэмж энэ төр бол одоо хүүхд насандаа дурлах, сонирхох энэ одоо маркетингтэйгээ шууд хамааралтай гэдгийг бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад судалгаагаар бол одоо нотлогдож байгаа. Тийм учраас манай ажлын хэсэг дээр бол одоо бас гол яригдж яригдсан зүйл хэдийгээр бид одоо ажлын хэсэг дээр бас санал 100% нийлээгүй ч гэсэн дэмжигдсэн асуудал бол энэ амт үнэрийг хорих асуудал орсон. За ингээд ажлын хэсгээс бол одоо ялангуяа одоо энэ тамхинд
ялангуяа электрон тамхин дотор одоо агуулгадж байгаа амт үнэр болон одоо энэ шоколадны амттай, колоны амттай, за дээрээс нь жимсний амт гэдэг байгаа энэ дурлах сонирхлыг төрүүлж байгаа зүйлүүдийг 20 гэсэн ийм саналтайгаар байнгын хорогоор санал хураагдаж дэмжигдсэн. За үүнтэй ижил бас шижир гишүүний саналаар бас одоо энэ гааны амтыг бүх төрлийн тамхинаас хасъя гэдэг ийм нэмэлтээр санал хураалгаж одоо дэмжигдсэн юм байж байгаа. За тэгэхээр бол одоо бид одоо гол нь одоо энэ залуучуудаа өсвөр үеийнхнээ энэ никотин хамааралтай болохгүй байх одоо гол арга зам бол энэ амт үнэртэй тэмцэх асуудал юм байна гэсэн ийм байсуунаас хандлаа. За хоёр дахь одоо ер нь энэ тамхины хэрэглээг бууруулах нотлогдсон арга бол ерөөсөө татварын бодлого. Тэгэхээр энэ татварын бодлогоороо бид одоо онцгой албан татварыг нэмэгдүүлэх энэ бодлогыг одоо хууль санаа жишээ өргөн барьсан саналын дагуу бас одоо судалгаа хийж за бид бас одоо ажлын хэсэг дээр бас дэд ажлын хэсгийг гишүүдээр ахлуулсан. За татварын ажлын хэсгийг бол одоо 60 гишүүн ахлаж ажилласан. За ингээд энэ судалгаа дүгнэлт сангийн яам, эдийн засгийн яам болон бусад одоо судлаач нартай хамтарч ажиллаад ямар ч үсэн нийгэм эдийн засгийн нөлөөллийн тооцоод бид одоо тамхиг энэ 5 жилийн хугацаанд нийт тамхины татварын хэмжээг 60% төрнө гэсэн юм том зорилт тавьсан. За үүгээрээ одоо татвараа бол нэмсэн, онцгой албан татвар. За дээрэс нь бас нэг чухал зүйл бол бүх тамхины төрлүүдийг никотин агуулсан тамхины төрлүүдийг дотор нь одоо олон улсын гайлийн одоо бас энэ конвенц нэгдсэнтэй холбоотой түүнийхэн дагуу бас ангилж бүх төрлийг хамруулж онцгой албан татварт одоо татварын тооцдог юм юу орууллаа, ангил руу орууллаа. За ингээд одоо утаа ялгаруулдаг тамхи бол 100% гэж үүсэх юм бол түүнтэй дүүцэх тамхинуудыг яг одоо халаадаг тамхи болон бусад тамхиуд 75%-аар тооцохоор ингэж орсон. Тэгэхээр одоо тухайн одоо энэ таблицаар танд бас одоо өгсөн байгаа энэ нэмэгдсэн хэмжээг өгсөн байгаа. За мөн одоо бид бас энэ татвар дээр холбоотой импортын татварыг бас одоо хууль санаачлагчийн одоо саналын дагуу импортын татвар буюу гайлын татвар гэж ойлгох юм тийм ээ. Гайлын татвар бүх тамхин бүтээгдэхүүн дээр 30% байхаар орсон. За энэ дээр нэг ялгаатай гаргасан зүйл бол бид одоо дагалдах хэрэгсэл гэж байгаа. Одоо шууд никотин агуулаагүй дагалдаж хэрэгжилж байгаа зүйлийг бид одоо онцгой албан татвараас татвар авахгүй харин хуучин зүгээр одоо импортын татвар нь электрон бараатай ижил байдаг байсан бол одоо гайлын татварыг нэмж 30% гэдгээр ингэж орж байгаа гэдэг бас онцгой анхаараасаа гэж хүсэж байна. За дараагийн анхааруулга тэмдэгтэй холбоотой бас зүйл хэллээ. Тэгэхээр бид бас одоо ажлын дэд хэсэг дээр стандарт технологитой холбоотой зүйлийг Баярбаатар гишүүн ахалж ажилласан. Энэ дээрээ бид одоо анхааруулга тэмдэглэгийг бас одоо стандарт хэмжилзэн базаасаа тодорхойлж хийжээ гэсэн. Тийм учраас бид бүр зориуд одоо 30 мл хүртэл савлцсан байдаг 13,000 удаа сордог ийм дадлуудыг хорих зорилгоор 10 мл-ээс ихгүй байхаар савлахгүй шүү гэдээ одоо үүргэжүүлж байгаа шүү. За дахин цэнгэлдгийн тухай би түрүүхэн бас ярьсан. Одоо дүүргэж одоо ялангуяа энэ одоо электрон тамхиг дүүргэж цэнгэлдэг байдал нь өөрөө бусад бодисыг холих эрсдэл байгаа учраас дахин цэнгэлхийг бүр Монгол улсад хоригдсан шүү. Тэгэхээр таны яг хэлж байгаагийн яг эсрэгээр ийм хоригдсан байдлаар ажлын хэсэг ажилласан шүү. Тэгэхээр бас энийг залруулж хэлье. За 3 дахь асуулт ерөнхий боловсролын тэр хөтөлбөрт оруулахгүй яагаад байгаа бэ гэж. Тэгэхээр энэ хөтөлбөрт боловсролын ерөнхий хууль дотроо угаасаа орцсон байгаа. За дээрээс нь боловсролын ерөнхий хуулиараа хууль тогтоомж та бас одоо хуулийн чиглэлийн хүн баг. Тэгэхээр хууль тогтоомжийнхаа асуудлаараа боловсролын ерөнхий хуулиараа боловсролын сургуулийн хөтөлбөрийг зөвхөн боловсролын ерөнхий хуулиар л зохицуулна гэж заасан байгаа учраас бид тамхины хяналтын хуулиар дахин энэ одоо асуудлыг оруул гэж хэлж болохгүй юм байл шүү. Тэр утгаараа бас ингээд энэ хасагдсан боловч цаанаа агуулгаараа байж байгаа гэж ойлгоорой. За дээр нь боловсролын ерөнхий хууль дотор энэ мансууруулах, сэтгэц нөлөөд, хор зуршилтай холбоотой зүйлийн эсрэг одоо боловсрол олох асуудал өөрөө тусгагдсан байдаг юм байна. За та чухал зүйл хөндлөө ерөнхий хяналтын зохицуултууд нь яагаад ингэж одоо буурч ба яагаад одоо боловсролын байгууллага зөвхөн одоо арга хэмжээ хэрэгжүүлж болчихвоо гэдэг. Нөгөө чиг үүргийнх нь хүрээнд энэ бас болохгүй байгаа. Тийм учраас бид бас одоо энэ зөрчлийн тухай хуульдаа бас тааруулж уялдуулах асуудал яригдж байна. За мөн бас одоо яагаад одоо 27 оны 1 сарын 1 болгоод хойшлуулж байгаа гэдэг асуудал яригдж байна.
Тэгэхээр одоо бид нэлээд том өөрчлөлтийг энэ тамхины хяналтын тухай хуулиар оруулж өгч байгаа. Тухайлах юм бол одоо зар сурчлагаа хийх, гадаргуу дээр нь одоо 70-аас их хувьд нь одоо энэ анхааруулга, бичиг таниулах, тэмдэг энэ төр оруулах асуудлууд яригдж байгаа. За дээрэс нь савлалтын хувьд одоо бид өөр стандарт өөрчлөлтүүд оруулж өгч байна. Энэ болгонд нөгөө импортлогч байгууллагууд үйлдвэрүүдэд захиалга өгж оруулж ирэх бас боломжийг олгохгүй бол шууд өнөөдрөөс ингээд болио гэдэл одоо шууд гасчих нь өөрөө бас одоо нэлээд зөрчил үүсгэх юм байна. Тэр ч утгаараа одоо худалдаа аж үйлдвэрийн төхмөөс бид одоо нэлээдгүй бас одоо өмнөх ажлын хэсэг ч гэсэн одоо олон хилцүүлүүд хийсэн. Тэндээс тийм саналууд ирсэн байлаа шүү. Үүнийг бас туссан гэдэгт болгоё.